말하는 그래 좀 지나면 이제 자구의 우주가 주로 이 우주들의 자구의 도달하기가 도달하는 것보다 도달하는 힘이 우주도 상승되고 있어. 오늘들 다 본던 문제 누구도 봤더니 이렇게 뭐 같이 왔었지. 근데 이제 자기가 자기가 비트를 동거 좋아하는 것도 인트 차스다 오늘 만나 조금 뒤들이 술게 이렇게 친 우리가 다 холбоотой хөлбөрөөрч өнөөдөр таны нэг зохион байгуулсан ажлыг нэхээ ярьлаа. Энэ бол парка авараа гэсэн хэлэлцүүлэг байлаа. Тэр үзэгчид бол ерөнхийдөө ойлгож авсан байгаа. Гэхдээ эхлээд ярианы хаянд парка авараа гэдэг үйл ажиллагааны товч таад хэлэлцүүлж байна. Одоо нэг 10 хоногийн өмнө бидэд Монголын зөвлөлт толгойн залуучууд за дээр нь сошиал нэтворк буюу олон нийтийн интернетийн сүлжээнд идэвхтэй байдаг залуучууд нийлээд паркийн асуудал болгож дэвшүүлье гэдэг ийм байдлаар ярьсан. Тэгээ энэ асуудлын хүрээнд бид нэг өхөө дөрвөн компанид 3 асуулгатай ийм бичгийг хүргэлсэн байна. Тэгээ хариугаа өгөөч. За эдгээр компаниас бол Mac компани хамгийн түрүүнд хариугаа өгсөн. Тэгээ бид бол та нар андууд шаа мэдээлэлтэй байна. Бид рүүлийн парк дээр газар эзэмшдэг вэ? Тэмцрээс залуучуудын дунд байж байгаа маш их олон асуултууд байна. Парктай холбоотой. Парк яагаад одоо ийм болчихсон юм? Шинэ тоглоом нь яагаад ийм цөөхөн байгаа юм? Тэр хойно нэмсээс яагаад ийм өндөр шингэлээ гэдэг буудал байдаг юм? Мон уран яагаад тэр баруун талд нь гашаагчаад тэндээс сууцгаагаад байгаа юм? Гэх мэтлэнгээр ингээд асуултууд байсан учраас энэ асуултуудыг л тодруулахын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг хийсэн. За энэ паркийн асуудалтай холбоотой бүхэл талуудыг өнөөдөр төрүүлээ. За Улаанбаатар хотын удирдлагыг өргөсөн газрын албаны дарга Бацаах ирлээ. За хуучин Улаанбаатар хотын одоо удирдлагуудыг бас өргөсөн харамсалтай нэрсэнгүү. За энэ парк дээр нэр холбогдоод байгаа компани удирдлагуудыг өргөсөн бүгд ирлээ. За дээрэс нь бас Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчнөр өөрсдөө хэлэлцүүлэг болгож байгаа сонсоход манай хэлэлцүүлэг дээр орж иржээ. За дээр нь ерөнхийлөгчийн зөвлөхнөр бас иргэнийхээ хувьд өдөр оролцож байгаа шүү гэж хэлээд орж ирлээ. За мэдээж иргэний нийгмийн төлөөлөл байлаа, сэтгүүлчд маань байлаа, твиттерчд маань байлаа, фэйсбүүкчд маань байлаа. Тэгэхээр уулзалтын нэгтээ би нэг л зүйлийг хэлсэн. Өнөөдөр өдөр хэнийг нэг буугдах ч юм уу, эсвэл өнөөдөр хэн нэгэн рүү чиглэсэн ч юм уу, эсвэл хэн нэгнийхэн захиалгаар хийгээгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод байсан Монголын Улс залуучдын эвлэлийн маш олон залуучуудын хүч хөдөлмөрийн субботникоор болсон энэ парк маань өнөөдөр чиний юу болчиход байгаа юм бэ? Энэ парк өнөөдөр хүүхдийн парк юу байж чадах юм уу чадахгүй юм гэдэг энэ асуудалд хариулах хэрэгсэн. За ингээд өнөөдөр хамгийн ихэнд бидний урьсан урилгаар Монуран компани захирал одоо хүмүүсийн хөгжлийн гишүүн болсон Наранхүү гишүүнээс бид эхний тодруулгыг авсан. За телевиз үзэгчид маань түрүү мэдээнүүд бол харсан баг. Дараагийн гишүүн бол бидний үл тэнд 1.1 газар эзэмшиж байгаа. 93 онд авсан. Тээгүүл хүлэмжшүүлсэн. Энэ газартай холбоотойгоор үеийн үед одоо бас маргаан гэдэг асуудал үүсэж байгаа. Гэтэ энэ газар дээр бол бид нэр бусад компаниуд газар авах юм бол бид нар ч гэсэн газар аваад хамтраад хүүхдийн парк байгуулах ажлаа хийе гэдгийг бол аль бисээр өөрөө орж мэдэрчлээ. За дээрэс нь олон улсын стандартад нийцсэн паркийг байгуулад 10 жил үнэлбэргүй тоглох хэмжээний одоо хөрөнгөний босгоход бий бэлэн байна гэдгээс мэдээлээ. За ингээд Монголтой холбоотой асуудал нэлээд тодорхой болж эхэлж байна. За дараа нь бодийн тайлбар хийсэн. Яг би бод гэж хэлж байгаа гэхээр Иточо корпорац 2005 онд дистрикт улсын тогтоол гаргуулад, захирамж гаргуулад үндэсний соёлын амралтын хүрээлэнг орчин үеийн Диснейленд болгоно гэж авсан байдаг. Гэрээр. Тэр энэ Иточо маань хайж байгаа гэхээр явсаар бод гэдэг компанид очиж байгаа. Яагаад бодтой холбоотой вэ гэхээр үндэсний соёлын амралтын хүрээлэн ХХК гэдгийг өнөөдөр 70% бодийн хөрөнгө оруулалттай, бод интернэшнл хөрөнгө оруулалттай Иточо Инвест гэдэг компани эзэмшээд байж байгаа. Тэгэхээр өөрөлдөл ялчгүй бодтой холбоотой асуудал болоо авчиж байгаа. Бод өнөөдөр яг тэнд бол үндэсний соёлын амралтын хүрээлэн ХХК гэдэг нэрээр 31 гаруй эзэмшээд байж байна. За бодийнх нь бид нар юу хийж байгаа, цаашаа юу хийж байгаа гэдэг асуудлаа бас ярьлаа. За нэг худлаа мэдээлэл яриад тэр хэлцүүлгүй тодорсон зүйл нь болохоор одоо бид нар бол 12 га дээр бол тоглоом хийнэ.
тэр нь яг хүүхдэд зориулсан гадаа байдаг. Зуны одоо 100 хүн ажиллаждаг ийм парк байна. За үлдсэн хэсэг дээрээ бид нар бол дотор ажилладаг. Өөрөөр хэлбэл байшин дотор ажилладаг. Entertainment түү хийнэ. Гэт яг хэл тусаагүй байтал бас үндэсний паркт хотын төлөөлөл болж суудаг. Нийслэлийн эрдэм төлөөлөгчд урлын гишүүн, ерөнхийлөгчийн зөвлөх эрхэн баяр үгүй та нар түүзийн хурал дээр Sheraton за нэг нь юу вэ нэрийг санахгүй хоёр ширхэг 5 удаа бодол барих гэж төлөвлөсөн байгаа шүү дээ. Ягаад бодлоо яриад байгаа бэ гэх юм. За ингээд нэг асуудал дээр бодлоо ярьж байгаа юм гэдэг нь тодорхой. За ингээд мэдээж бодит төлөвч хөндлөлттэй асуудлуудаа бол ярьсан. Тэрийг үлдэн сууж исэн бүх хүн ойлгосон. Бүх хүн бас бодвол бас юм хийхээ үтгийж байгаа. Гэхдээ бас дахиад хийж байгаа нь нотон байна гэдгийг ойлгосон. За дараа нь MCS group-ийн MCS Properties гэх компани захирал ирж бас тайлбарласан. За ярихдаа ягаад ч юм эхнээсээ хотлоо яриад гэсэн. Ягаад гэвэл энэ Чингисийн цогцлогоор барих гэж ирсэн тэр дотор нь 5 удаатай одоо жишдуудл төлөвлөжсөн байсан. Тэгээ тэрийг бид нэр хийсэн баг юм болоо явчихсан. За тэгсэн чинь нөгөө хотын газрын албаны дарга болохоор анх нь бол Монтана гэж компани байсан. За тэр нь бол 0.5 эзэмшдэг байсан. Дараа нь захирамжийн солилцохдоо тэр нь бол 30,000 метр квадрат 3 газар болоод орчихсан гэдэг юм бас хажууд нь хэлээ тавьчихж байгаа. Тэгээ MCC-ийн бол бас нэг нотлогдоогүй зүйл хэлсэн нь бид нар энд Шангрила-Шууд байна. Барихтаа 1-5 давхар хүртэл ардын урлагийн концертын танхим байна. За дээрэс нь хүүхдэд зориулсан бас паркууд байна, кино театр байна. За дээр нь бас 50 м урт бассейн байна. Энэ бүхэн бол хүүхдэд залуучууд зориулдаг юм а. Тийм учраас бид нөгөө хүүхдэд залуучууд зориулсан зүйл хийж байгаа штэ гэдэг байдлаар юм ярьсан. За тэгээд тэр Монтана гэж компаниас яагаад одоо явж байгаа 0.5 ган 3 га болцсон гэдэг нь бол асуултны тэмдэгтэй. За дараа нь Бауугаад одоо паркийн дараагаар 20 жил ажилласан хүн босч ирээд бас нэг зүйл ажиллалтаа мэдэгдсэн. Тэр нь юу гэхээр одоо яг MCS-ийн гарцсан байгаа газар 4.4 га шүү. Би өөрөө хэвчээ хэлж байна гэдэг хэлж байгаа. Тэгэхээр тэр нь бас яагаад гэдэг асуултыг мэдэгтэй. За дараа нь бас нэг зүйл ярьж байгаа. Монгол компанид бол хотын дарга их бол захирамжаар тухайн үед газрыг өгсөн. Тийм учраас их болттой энэ асуудлыг ярих хэрэгтэй. Магадгүй ярихад эцэг газарт шалгуулах хэрэгтэй шүү. Би энийг маш их олон жил яриад хөөцөлтөд дийлийгөө гэдгээ тэнд олон нийтийн хүмүүс зарласан. Тэр нь видео бичлэгээр байж байгаа. За гэх мэтлэнгээр ингээд цаашаа хөвөрч байгаа. Тэгсэн заа нэлээд тодорхой мэдээлэл өгч байгаа. Би зүгээр би бас очсон л доо. Яг анхнаасаа энэ үйл явдал юу болсон гэдэг асуулга яваа сэтгүүлчд асуугаад ингэж хэлнэ. За яах вэ? Би ингэж л бодож сууж байгаа хгүй тэр үзээ. За ийм болчих. Одоо бас газар байж байгаа юм. Гэхдээ энэ бол хин нэгэн хүн хэзээ нэгэн цаг бид нар зүгээр гүйж ирээд энэ чинь ямар зүгээр тоглоом эсрэг гэр барьж эсрэг хашаа барьчаагүй шүү дээ тийм дотор. Тэгэхээр хин нэгэн хүний зөвшөөрөл тэнд хин нэгэн хүний юм байж л байгаа хгүй. Тэгэхээр яг таны энэ ажлыг Монголын залуучуудын холбооны нэрийн өмнөөс ингэ зохион байгуулж байгаа энэ ажил чинь яг юу чиглэж байгаа. Тэр хин нэгэн хэзээ нэгэн цагт гаргасан тэр буруу шийдвэрийг одоо эргэж харуулах гэдэг юм уу? Эсвэл одоо энэ нэг үйл ажиллагаа явуулж байгаа энэ бизнесийн үе бол бас буруутгах чадахгүй байгаа байхгүй. Зөвшөөрлөлийн хүчил байж шүү дээ тэгээд. Өөрөөр хэлбэл дараагийн гишүүн чиглэлд байгаа бүх компаниуд бид нэр захирамжтай үзэсгэлэнтэй. Бид нэр энтэй үйл ажиллагаа явуулах эрхтэй яг хуулийн хүрээндээ бол ярихад бол байна. Бид нар бас өмнөх өдөрлгүүдийн өмнөдийг бол хэрэг мэдэх юм бол муухай тухай асуудал байхгүй. Бид нар өгсөй газар бүгднийг өгнө. Яг өнөөдөр Улаанбаатар хотод байгаа Цорын ганц, даже Монгол улсад байгаа Цорын ганц хүүхдийн паркийг дээр ийм цэвдэг хүйтэн хүндий байдлаар ингэж хандж байгаа болохгүй. Тийм учраас бид нар бол асуудал нь бол тавьж өгнө. Одоо жишээ Монтана гэдэг компани бол жишээ наран цэцэрлэгт агсны үед бол захирамж гарсан. За дараагийнх нь бодих бол жишээ нь энэ хөлд Батбаяр хотын засаг дарганы үед гарсан гэх мэтлэн ингээд бүгд эзэнтэй цаасан дээрээ байж. За нөгөө талаар бид нар компани буутгах гэдэг байгаа ч юм уу тийм асуудал бас байхгүй. Бидний төрлийн зорилго юу гэхээр өнөөдөр хүүхдийн паркийг нэлээд паркаар авч ирдэг. Тийм учраас парк аваад
өнөөдөр өвлөмжөө зүүнчөө хүүхд залуучууд очиод тоглолцдог. Тэ гүгшт нь очиод наралцдаг. Тэ жимсэгчүүд нь хүүхдэд төрүүлсэн яриагчүүд нь очиод сэлгэлцдэг. Энэ газрыг бид нар хүсэж байгаа шүү дээ. Тэг хуучин байгаад болоод ийсэн. Одоо дахиад яриад байж болохгүй. Тэг өнөөдөр жишээ нь хүүхдийн төлөө газраас ирсэн хүн хэлж байгаа. Манай нийт гомдлын 70% нь хүүхдийн парктай холбоотой гомдол байдаг. Гэж. Тэгэхээр тэр үс юм хэлээд байгаа. Дээрэс нь одоо тэр парк руу ороход заавал оромж төлж ордог. Сурчтай холбооны тэргүү хэлж байна. Тэр 2000 төгрөг чи өнөөдөр проблем болоод байна. Асуудал болоод. Яг заавал 2000 байх хэрэгтэй гэдэг асуудал ярьж байгаа. За нөгөө талаас бас нэг оюутан өсөд бид нар үнэгүй юм усыг. Гэхдээ парк хуучин байсан хэмжээгээр томоо тий ногоон байгууламжтай бүх тоглоомуудтайгаа ингээд байж байгаа юм уу бид нар ядад тэнд ч очиж болцмоор биш гэдэг. Тэгэхээр залуучууд бол хүн парктайгаар байхыг хүсэж байгаа байхгүй. Тэгээ парк барьдаг юм гэхэд тэрийг ядад ногоон байгууламж болгоод засаад янзлчих юм уу Улаанбаатар хотын төвд тий бид нар очиод нэг Тайван суучих газартай л юм шүү. Тэгэхээр би яг энэ хуулийн гишүүн Наранхуу орж ирээд яг тайлбараа хэлж байгаа сонссон. Ерөнхийдөө Сөүл группээс харин ирсэн байна. Сөүл групп ирсэн. Хэвтэр хуулийн тийм. Ер нь бүгдээрээ ирээд ямар ч үсэн энэ ярианд оролцож байгаа гэдэг бол би нэлээд олж харж харсан. Хэрвээ үнэхээр за одоо тэр шийдвэр гаргацсан улсуудтай ирээд ярьж болтгүй юм байна биз. Одоо тэгтээ энэ байшин одоо яах юм гээд ингээд тэрнтэй ноцтохоос илүү одоо яах вэ гэж харах гэж байгаа юм зүгээр санагдсан л да. Тэгэхдээ монголчууд эцэцгэлгүй би энийг харддаг улс шүү дээ. Тэгээд та бол яг түрүүн сэлэхдээ би ямар нэгэн компани юугаар яраагүй гэж хэлж байна. Тэгээд таныг бол өнөөдөр интернетээр тэр үйл явдал болсон өдөөс өмнө болсны дараа ямар санаа оноо явж байгааг харж байна л да. Бод группийн шахалтаар бусдыг нь жиг гэж байгаа юм байна уушраа үзэгчтэй яг тийм эсвэл хэллэг байгаад байна тийм. Эсвэл одоо MCS-тэй харгалдаг хэсгүүд хүмүүсээ гаргаж болж байгаа юм уу? Эсвэл иргэний танд гэж байгаа чинь хаашаа ерөнхийлөгчтэй ярьсан байсан юм уу ч гэх шиг тийм. Та тэн дээр бол ямар нэг санал хэлээгүй. Энэ одоо хардах хэрэгтэй байх уу эсвэл одоо танд хэлэх хариулт байна уу? Өнөөдөр сэтгүүлчид ер нь манай хэлцүүлэгт орсон хүмүүс анзаарсан баг. Би үл тэнд нэг ч асуулт тайлбар нэг санал хэлээгүй шүү дээ. Гол нь өнөөдрийн зорилго бол бүх холбогдож байгаа талуудыг оролцуулаад биднээс зөвхөн үнэн мэдээллийг л ил болгох гэж хэлсэн. Тэгэхээр бид нар зөвхөн үннийг л хүсэж байгаа шүү дээ. Асуултынхаа хариултыг үнээр нь бодтоор нь авах гэж хүсэж байгаа. Тэрнээс шүү бид нар MCS тэр байшин руу буулгах гэж хэлээгүй шүү дээ. Нөгөө талаар өнөөдөр тэнд сууж байгаа хүмүүс бас маш их олон төрлийн саналууд гаргаж байгаа. MCS-ээс зүгээр төлөөс авчия. Тэр байшингаа бариг төлөөсөө аваад хажууд нь дахиад бүгдийнхээ паркын тоглоомыг нэмээд барьчих. Монгол чи хөрөнгө оруулалтаа босгоод тэр хамаагүй бид тэр тоглоомоо нэмье. Чи нарыг газар дээр офсоо буулгаад тоглоом хий. Гэх мэтлэнгээр ингээд хүмүүс ярьж байгаа. Энэ бүхэн чинь бид нар хоолнд ярилцж байгаа гэдэг нь хамгийн том зүйл. Бүх талаас уулзаад цөөхөн монголчууд яриад шийдлээ гаргадаг байх хэрэгтэй. Энийхээ хэлхийг бид нар өнөөдөр тавьж байгаа. За тэр хардлагатыг бол угаасаа ойлгож байгаа. Монголчууд бие биенээ харцаар байгаад улс төр нэг эрүүл юм ярьж орж ирсэн хүмүүсээ нэр хочиж хаяг зүрж явсаар байгаад үндсэндээ ямар нэг байдлаар унагдаг ийм л системтэй болсон улс шүү дээ. Тэгээ өнөөдөр бид нар нийгмийн хамгийн шудраг бүлэг болсон залуучуудыг төлөөлж, залуучдын байгууллагыг төлөөлж энд явж байгаа хүний хувьд би аль нэг группийн талд ороод ч юм уу, аль нэг хүний талд ороод ч юм уу, эсвэл ерөнхийлөгчийн даалгавраар ч юм уу энэ бүтэгийг хийх надад ямар ч шаардлага байхгүй. Би өөрөө ирээдүйд маш их олон зүйлийг хүсэж байгаа, мөрөөдөж байгаа. Би мөрөөдлөөр л ажиллаа хийгээ явж байгаа. Энэ залуу. Жишээ тэр бодиттой холбоотой асуудал хэрэг бодиттой би хувилдаж ирсэн бол өнөөдөр асуудлыг арай өөрөөр ярьж болно шүү дээ. Маш цөөхөн үрэн зохион байгуулалт хэлцүүлсэн хой та нар дуугаад чи бодийн зүйл юм байлээ гэж хэлээд явж иж болно шүү дээ. Магадгүй өнөөдөр Монгол ураны нөрөхгүй зөвхөн бодийн MCS-тэй авчирчаад юм яриад өнгөрч болно шүү дээ. Тэгэхгүй л байгаа. Тэр зарим нэг хүн гээд магадгүй та Батулга гишүүн хэлж байгаа шүү. Батулга гишүүн бол Twitter, Facebook маш их төвтэй байдаг. Энэ агуулгаараа өөрөө энэ асуудал үнэхээр гоц тавигдж байгааг сайн сонины дугаар дээр ярьсан өгдөө бас хэлсэн байлээ. Тэгээд Батулга гишүүнтэй холбогдох байсан бол би энэ асуудлыг хөшөөрөх шаардлага байхгүй. Биднэрт ямар ч бус төр хэрэг алга биш. Бид паркл хэрэгтэй.
Өдөр энийг гэж. Нөгөө талаар Бойд группийн ерөнхийлөгч байсан одоо улсын хурлын гишүүн зорилт Facebook дээр доггүй үргээд агараа мөхтэй юушаа гэдэг юм бичсэн. Тэгээ энэ асуудал дээр нь залуучууд маш их хэмжигсэн. Олон нийтийн интернетийн сүлжээгээр маш тодорхой хоёр хүн байж байгаа шүү дээ. Нэг нь улсын хурлын гишүүн, нэг нь залуучуудын холбооны ерөнхийлөгч. Тэгэхэд улсын хурлын гишүүн залуучуудын холбооны ерөнхийлөгчийг үндсэндээ занлах хийсэн ийм одоо мессеж интернетийн олон нийтийн сүлжээнд тавилаа гэдэг дээр дүүцэж байгаа. Зарим хэсэг нь маргааш улсын хурлын ёс зүйн хорон зорилт гишүүнийг өгнө. Өөрчлөхгүй хостой гэдэг асуудлыг жишээ нь тэмдэгт ярьж байгаа жишээ. Тэгэхээр хэрэг би бодит төлөө ажиллаж исэн бол гишүүн амар занлах хийх юм шаардлага байна. Өдөр. Таны яриаг сонсож байхдаа энэ хүн чинь бас арсны үндэсний зүйлд хорооны гишүүн хүн их хурал нэртэй шиг байсан гэдэг юм тийм бодогдож байна л да. Тэгэхээр ингээд бодож сурчиж нэ яалтчгүй. Миний ч буруу биш ерөөсөө тийм л байгаад байна. Өнөөдөр яг мөнхөд гэдэг хүний тухайд бол ямар ч улс төрийн нам дээр ямар ч албан жишээ олгох гишүүнжил байхгүй байгаа. 2008 оноос өмнө бол тийм зүйл байсан. Тэрийг би хүлээж зөвшөөрч. 2008 онд төрийн албаны хууль гаргахад бид нэр бүх намын гишүүнжил намын албан жишээ сонгуульд албан жишээлүүд өгсөн шүү дээ. Тэгээ тэрнээс хойш тэр асуудлыг ерөөсөө сэргээгүй явж байгаа. Ажид улсын хурлд нэр дэвших асуудал яригдчих үед би хамгийн түрүүнд төрийн албанаас татгалзаад ажил өгч болдог гэж би харуулад гарч ирсэн. Тэр үед бас Монголын залуучуудын холбоон дээр бас нэг эзэгтэй цаг үе таарсан. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Зорилт Матар маань удаах цаг хэмжлэх шаардлага гарсан учраас энэ залуучуудын холбоог хэн цааш авч явах вэ? Хэн өдөртөх вэ гэдэг асуудал гарч ирээд нөхөд маань бас надад итгэсэн үндсэн дээр энэ ажлыг авсан. Энэ ажлыг авсан хүн нам ярихсгүй. Энэ ажлыг авсан хүн ямар нэг компани ирэх шиг ярихсгүй шүү. Энд бол зөвхөн залуучууд ирэх шиг л ярих хэрэгтэй. Тийм учраас өөрөөр энэ бол мөнхөд гэдэг хүний ирэх ашиг биш, нэг намын ирэх ашиг биш. Энэ бол Монголын нийт залуучууд ирэх шиг асуудал болж хөрсөн. За энэ яг би одоо тэднийг хардаад байгаа, ингээд бодоод байгаа юм ингээд нэлээд удаа ярьчлаа. Гэхдээ яг энэний төгсгөл одоо миний асуулт асууч л да. Нэгэд илүү орсон юм. Таны бол одоо сайхан бэлдэг баяр цогт те эднэртэй бол одоо залуучуудын холбоонд очсны чинь хүртэл тайлбарж ярьж байгаа хүмүүс байгаа. Мэдхгүй өдөртөө бол энэ хоёр одоо юу яриад байгаа гэж байгаа. Зүгээр монголчуудын хооронд бие биенээ ингэж боддог юм байна. Хамгийн сүүлийн асуулт. Яг энэ цэглэн шүү энэ хэсэг нь. Зөв. Сайхан бэлдэг гишүүн байцах гишүүн таны яг энэ их чам мэдчихсэн үү? Надад мэдүүлэх үүрэг байхгүй. Хоёрдугаар тэр хоёр хүнд бас Монголын залуучуудын холбооны асуудлаар одоо энэ асуудалд шууд хутгалдах бас үүрэг байхгүй, эрх байхгүй. Тийм учраас өөрөлдөл надад хардлагчсан зөвхөн хардлагт. Тэр хоёр хүн бол Монголын залуучуудын холбоог нэг үе тэргүүлжсэн хүмүүс мөн үү мөн ялчгүй мөн. Тэр учраас хүмүүсийн хардлагт төрж байгаа гэхээр зөвхөн тэр. Тэрнээс бол одоо тэр хоёрын асуудалд оролцоод ч юм уу мөнхтэй хүй хай хөөе нөгөө тэр компанийн компанид ярих юм бол тэр хүмүүсийн зүгээр эдгийн хувьд тэр хүмүүс тийм бодолж байхгүй. Тийм учраас тэр хардлагыг бол хайх хэрэгтэй. Өнөөдөр Монголын залуучуудын холбооны асуудлыг бол өнөөдөр үдирч байгаа мөнхөд болоод түүний багийнхантай л ярих тухай асуудал. За Монголын залуучуудын холбоо. Тэгэхээр таныг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ажилласны дараагаар яг цаа болчихж байгаа хэвлэлийн мэдээллүүдийг харж байхад бол тэгжсэн л та. Энэ одоо нэг айгүй олон анхан шатны байгууллагатай, нэлээд тийм сайн хөлтэй, тийм том олон нийтийн байгууллагын төлөөс юу ч хийдгүй байгууллага. Гэхдээ энэ юу ч хийдгүй байгууллагыг яаж ажиллуулахыг харах л үүдчтэй гэсэн санаатай юм байсан. Тэгэхээр таны төлөвлөгөөг сонсомоор байна. Төлөвлөгөөч юу? Одоо би ч бас энэ дээрээ нэлээд баггүй хугацаа өнгөрчлөө. Бид нар бас нэлээд олон ажлуудыг хийж амжуулж байна. Тэгээд нэгдүгээр Монголын залуучуудын холбоо хуучин Монгол Ардын Улс орны дайсан залуу бэлтгэл хүчин тийм хуучин ойлголт байсан. Өөрөлдөл бидний болсон хүчин бэлтдэг. Тэгээд нэг дараагийн үе гаргаж ирдэг тийм байгууллага. Одоо бол тийм биш болсон. Би ганцхан зүйлийг хэлж байгаа. Монголын залуучуудын холбоо гэдэг бол Монголын шударга ёсны итгэл зүйл шүү. Бид нар энэ юмны төлөө зүйлээ болгож ажиллаж байгаа. Өнөөдөр Монголын нийт хүн амын 70% нь залуучууд.
энэ даалгаврын хувьд байж байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь тэр шудраг гэдэг одоо бүлэг рүү орж байгаа ийм л хэсэг баггүй. Тэгэхээр хамгийн шудраг хэсэг нийгмээс юу хүсэх вэ гэхээр шудраг зүйлийг л хүсэж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр Монголын залуучдын холбооны гол зүйл бол ерөөсөө шудраг итгэл зүрх байдаг ийм ганцхан мөрөөр тавьж ажиллаж байгаа. Тэрнээс бид нар ямар нэг намын дайчин итгэл хүчин эсвэл дараа нь төрж болоод хүн бэлддэг ч юм уу тийм юм ерөөсөө байхгүй. За дээрээс нь бид нар хуучин бидэнд байсан олон сайхан зүйлүүдийг бид нар зарим мартсан. Тэр үүдийг сэргийж хуучин Монголын бүхэл байгууллагууд дээр эмнэлгийн үр гэж байдаг. Тэр нь асуудлаа дотроо яриа шийддэг, проблемыг хэнийг хөндрөө шийдэггүй бүх асуудлаа ингээд шийдэхин төлөө өөрсдөө санаачлах гаргаж шийдэл гаргаж ажилладаг байсан. Энэ тогтолцоо байхгүй болсноос болоод зөвхөн юм нэгтгэдэг, хэн юу хэлэх вэ гэж харддаг, юм гуйдаг, энэ сэтгэлгээ нийгэмд яг тахал шиг болчихсон. Тэгээ энийг устгахын төлөө бид нар бүх байгууллагууд дээр залуучуудын зөвлөлийг байгуулъя гэдэг ажлыг хүсэлгээд явж байгаа. Өөрөлдөө бидний хөлөө улам тэлж байна гэсэн. Дараагийн нэг юм бол залуучуудын хороодыг байгуулж эхэлж байгаа. Залуучуудын спортын хороо, залуучуудын хүнсний хороо, залуучуудын эрүүл мэндийн хороо, залуучуудын гэр бүлийн хороо, залуучуудын ажилгүйдлийн хороо гэх мэт хороодыг байгуулж эхэлж. Энэ хороод юу гэхээр асуудалтай тэмцэнэ. Асуудалтай тэмцэхдээ бид нэр өгөл шийдлийн гаргаж ирж санал тавьж ингэж явна гэдэг энэ агуулга. Тэгээ гэр бүлийн хороо байгуулагдаж, спортын хороо байгуулагдаж, гэх мэтлэнгээр нэг 15-6 хороо байгуулагдаад үндсэндээ засгийн газартай яг зэрэгцээ бид бас ажиллаад үзье гэж. Тэгээ бид нэр өөрөлдөл нийт 70%-ийнхаа өөрөлдөл олгохынхоо хүслийг нэлзлэхийг төр зэсэгт хүргэдэг болъё. За төр зэсэгт хүргэхэд бол бид нэр засгийн газрын тэр бас тодорхой хэмжээний сонсдог юм шаардлагатай байна. Ерөнхий сайд бидний сонсдог байх хэрэгтэй байна. Хүн амын нийгмийн хамгааллын сайд сонсдог байх хэрэгтэй байна. За дээр нь сонсоод нөгөөх нь засгийн газар дээр шийдвэр болж гардаг. Энэ тогтолцоо бас хийгээд ерөнхий сайдад залуучуудын форум гэдэг нь байгуулъя гэж санал өгүүлчихсэн байж байна. Залуучуудын форум байгуулахдаа зөвхөн Монголын залуучуудын холбоог оруулах тухай асуудал бид нэр яриаггүй. Эсвэл Монголын залуучуудын холбоо үндэсний төв байгуулах гэдэг амбиц яриаггүй. Монголын оюутны холбоо, GCI, нөгөө Rotary, за тэгээд сурагчдын холбоо гэх мэтлэнгээр ингээд бүх нийгэмд нөлөөлж чадж байгаа залуучдын байгууллагыг бүгдийг зэрэгцүүлж авчирч байгаа үгийг сонсоод орчоо гэж. За дараагийн гол юм бол Монгол Улсын бодлогыг тодорхойлж байгаа байгууллага бол улсын хурал. Бид нар хавар улсын хуралд залуучуудын дэмжих лобби бэлгийг байгуулсан. Сая анхны хуралдаанаа хийгээд дараагаар нь гончуулаад дарааг дараагаар нь одон туяа гишүүн, бямцах гишүүн хоёрыг сонгоод ингээд тавьчлаа. За одоо энэ лобби бэлгээр юу хийх вэ гэхээр одоо энэ парктай холбоотой асуудлыг хууль болгож гаргах асуудлыг лобби бэлгээр дамжуулж өргөн барих тийм. За дээр нь тэр тамхитай холбоотой, архитай холбоотой гэх мэтлэнгээр ингээд маш их олон залуучуудын тулгамдаад байгаа асуудлуудыг хууль болгож өргөн барих тэр гарцыг л нээж байгаа. Тэгээ парламентын гишүүд маань энэ дээр харин маш сайн нэгдэж, сайн дураараа нэгдэж энэ 41 гишүүн орсон дэмжих бүлгийг ингээд байгуулчихсан байж байгаа. Одоо харин бид нар хуулиар гаргаж өгөх хэрэгтэй. За нөгөө талаар өнөөдөр зүгээр нэг явж байгаа залуу өөртөө тулгарсан асуудлыг хуулийн зохицуулалтын хэмжээнд санал болгоод гаргаад батлуулах бас цоошин гарцыг нээж гэж. Тэгээ парламент бол иргэдтэйгээ нэгт уялдаатай ажиллах хэрэгтэй сонгогчтой. Тэгээ сонгогчдын хамгийн шударга хэсэг бол залуучууд. Тийм учраас залуучуудтай нэгт ойрхон байх, тэдний үгийг сонсдог байх бас гарцыг л дахиад нээж байгаа гэсэн. За яриг ч сонсож байгаад энэ маш олон төрлийн одоо энэ 2 сая хэдэн зуун мянган хүнд баг ахтмаар олон төрлийн бас байгуулга байна шүү дээ. Эднэртэй хамтаа ажиллах бас тэр салбар тийм эрүүл мэндийн чиглэлийн Монгол хүний эрүүл мэндийн төлөө явж байгаа хичнээн чулан байгууллага тэрх байх гэж би найдаж байна. Гэхдээ таны яриг сонсоход би ганцхан юм нас бас болгоомжтой суув. Магадгүй би одоо энэ олон жил улс төр хавийн энэ ярилцлаганд орсоор байжгаад ярилцлага хийсээр байгаа гэсэн гэж бодов. Энэ залуучууд маань нэг их намж хана. Өнөөдөр тэрийг л одоо энэ залуучуудын байгууллага ямар нэг байдлаар хийж болох. Одоо хийх юм болов эсвэл яадаг юм бол мэдээж энэ бол өөрөө нэг тогтолцооны гажиг. Хоёрдугаар бас биднийг ингээд хуваагаад авах сонирхол байна шүү дээ. Тэр нь дотоодын сонирхол юм уу, гадаадын сонирхол юм уу? Тэр болгон бол маш их олон асуудлыг тэмдэг дагуулдаг.
Тэгэхдээ залуучууд бол нэг юм өнөөдрийн паркинг аврыг гэдэг хөдөлгөөнтэй харагдаж байна. Залуучууд бол нийлж чаддсан шүү, мэдэж чаддсан шүү. Үзэл бодол өөр гэж болно, шашин шүтлэг өөр гэж болно, харманд нь байгаа мөнгө нь өөр гэж болно. Гэхдээ бол нийлж чаддаг, маш хурдан богино хугацаанд зохион байгуулалтанд ороод нийлж чаддаг энэ хэсэг шүү гэдгээр бас харуулж байгаа шүү дээ. Яг тэр намжрахдаг, улс төрчдөг асуудлууд дээр бас хоёр альтернатив явж байгаа. Нэг нь юу гэхээр ерөөсөө 40 хүртэлх насны залуучуудыг намд эсэхт бол намын гишүүнчлэлтэй байх асуудлыг хорьсон ийм хууль ер нь агуулвал яасан бэ гэдэг ийм асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар 40 хүртлээр Эрдэнэ боловсрол нөгөө гэрээ засах ажлаа хийчихье. 40-оос хойш намд орё. За нөгөө талаасаа бол нөгөө улс төрийн намын гишүүнчлэлгүй байх гэдэг юм бо. Эхний бүлэг нь залуучууд гэсэн том масаа. Өөр ирээдүгөө бид нар хамгаалаад тэр намын гишүүнчлэлээс гасчих гэсэн бас нэг юм байна. За дараагийн нэг хэсэг бүлэг хүмүүсийн ярьдаг зүйлүүд ерөөсөө улс төрийн намын дэргэдэх байгууллага гэдэг чинь юу юм бэ? Тэр ерөөсөө утгагүй юм байна. Залуучуудын эмэгтэйчүүд тэрийг ерөөсөө болчих. Тэгээ нам дотор бол карьер гэдэг ерөөсөө ганцхан шатлал байх хэрэгтэй. Тэр шатлалаараа залуучууд хөгшинч вэ, эмэгтэйч вэ бүгдээрээ явъя. Дэргэдэх байгууллага гэж ингэж юм их ч ерөөсөө болохгүй юм. Зөндөө алдаа төтөлөд гараад байна шилдэг. Тэгээ магадгүй энэ бол бас явуулж болохоос санагдаж байна. Тэгээд залуу хүмүүс өнөөдөр эд юм хийх үедээ тий шалт юмны улс төрийн асуудал яриад ингээд улс төрч хайр сайхан цагаалаад байгаа. Төдүүгээр хэлж байгаа. Миний хөө мөнгө эд байлэг гэдэг бол харьцангуй үнэтэй зүйл шүү. Цаг хугацаа гэдэг бол харьцуулшгүй үнэтэй зүйл шүү. Тийм учраас чиний цагаас бол хямсалж байгаа хүн болгонтэй шийдэмжих хэрэгтэй гэдэг асуудлыг шинжилж байгаа. Нөгөө талаар бидний цөөхөн монголчуудыг энэ хуваах бодлого гэдэг бол үе үед явж ирсэн. Энэс одоо бид нар өөрсдөө ядаж ирээдүйн үе өнөөдөр байгаа хүмүүс ингэж хамгаалж авч гарах энэ шаардлага байх шүү дээ. Хүүхд ч гэсэн бидний ирээдүй шүү дээ. Одоо тэр хүүхдийн паркийн асуудлыг хүүхд өөрөө ирж ярьж чадахгүй шүү дээ. Хүүхд ирэх хамгаалах гэж тэнцэж чаддаг тийм нийгмийн бүлэг биш байхгүй. Тэдний төлөө бид нар санаа зовж шүү дээ. Бид нар аа хүний хувьд те бид нар ирээдүйгөө бодож байгаа хүний хувьд өнөөдөр захгүй юм бол маргааш үнэхээр бүрхэг байна. За их надад таалагдж шүү. Наад тэр зарим санаанууд чинь гагцгүй энийг ингээд бусад намын дэргэд байгаа залуучууд байгууллагууд бүгд аваад ингээд ягаасаа л гэж бодож байна. За өөр нэг асуудал. Та манай үндэсний орон нийтийн телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр саяхан сонгогдсон гэдэг нь томилогдсон гэдэг нь. За томилогдсон гэж ойлгож байна. Улсын хурлаар томилогдсон гэж бодож байна. Тэгэхээр та бол телевиз, радио гэдэгтээ бол бас нэг тийм хэдийгээр яг дотор нь ажиллаж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд танд бас энэ жил өрг гэж нэг зүйл энэ жил тийм сая хаагаарт бас нэлээд явлаа. Тэгэд өнөөдрийн энэ таны тэр парк аврыг гэдэг хэлцүүлэг хөтлөөд байж байгаа тэр дунд зарим нэг сэтгүүлчтэй асууж байгаа хандлага энэ төр бол бас намайг жоохон имзэглүүлээд байлаа та тийм нэг сэтгүүлч гэдэг микрофон бич харах нэлээд тийм дайрдаг шинжтэй тэр хүний яг хүн ёсных нь үнэлэмж рүү дайраад байгаа энэ харагдаж байлаа л та. Тэгэхээр хэмжээ мэдээлэл хамгийн том олон нийтийн гэдэг нь хуулиар зохицуулдаг энэ байгууллагын үндэсний зөвлөлийн гишүүн нэр томилогдож ирэхдээ та энд бол ийм л байх хэрэгтэй юм хамгийн ихний юм гэж бодсон юм чинь үү? Ердөө цөөх байдаг юм байна шүү дээ. Би бол телевизийн технологийн талаас бол үндсэндээ 98% мэдж байгаа. Би өөрөө технологийн хүн, тэгээд технологийн салбарт ажиллаж байсан. За дээр нь телевизийг тоон технологи руу шилжүүлэх 2014 оны 7 сарын 31-нд Монгол улсад бүрэн шилжилт дуусах хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг өөрөө гар бие хилцчихсэн. Тэр салбарын бодлогыг бичвэрэмт нь бас хийгээд ингээд явж исэн хүний хувьд бол би бол технологи талаас нь бол үндсэндээ 98% мэдж байна. Тийм учраас энэ телевизийг тоон технологи руу зарим шилжүүлэх хэрэгтэй. Ерөөсөө одоо 2 жил үлдчихлээ шүү дээ. Тийм учраас өөрөлдөл 2013 оны төсөв дээр таалын 14 оны төсөв дээр таалын тавиад энийг тоон технологи шилжүүлэх хэрэгтэй. Ялчгүй хийхгүй бол үндсэндээ үндэсний олон нийтийн телевиз тороогод ганцаараа хуучин технологид үлдэж байна. Нөгөө талаар засгийн газрын хөтөлбөр биелүүлэх асуудал руу орох гэж байна. За дээр нь олон улсын цэцлэг холбооны байгууллагын бид бас хариуцлага хүлээсэн байдаг. Энэ хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй ингээд үлдэж байна. Тийм учраас яалтаа тоон технологи шилжүүлэх шаардлагатай.
Хоёрдугаар олон нийтийн телевиз олон нийтийн муу юм уу биш юм уу гэдэг энэ асуултанд одоо нэг цэг тавимаар байна. Тэг хүн зарим нь болохоор олон нийтийн гэж за тэгэхээр одоо засгийн газрын чи биш ерөнхий их чиг юм шиг болсон яг хурц юм шиг. Тэг дараа нь томлоонд нь мандаа болцдог. Тэг ил тод ингээд авчираад тавьчихдаг хүмүүс. Тийм юм одоо болон шүү. Түнхээр олон нийтийн болох. Дээр нь хөрөнгөний эзэмшлийнхэн энэ асуудал бас олон нийтийн болоогүй байгаа учраас дахиад хөрөнгө нөгөө авдаг мөнгө төгрөгөөрөө баригдаад энэ байгууллагч байгуулах биш болчиход байна. Тэгээ олон нийтийн компаниудыг юу гэдэг вэ гэхээр бүх хувьцааг нь Монголын иргэн болгох эзэмшиж байгаа тийм л компаниг л олон нийтийн гэж хэлнэ шүү дээ. Телевизийг бас тийм болох хэрэгтэй. Өөрөлдөл Монголын иргэн бүр интеллигенц санаа зовдог энэ болохгүй юм бол энэ байгууллага өөдөө явахгүй. Энэ дээр ямар Наранбаатар байна уу, ямар Саранбаатар байна уу хамаагүй энэ үл явахгүй. Тэгэхээр өөрөөр тогтцсон өөр юм ажилтай байна. За дараагийн нэг юм бол шинэ технологийн зуунд интернет бий болсон. Сүлжээ бий болсноор дэлхий бол хатгаа болсон шүү. Бүрэн хийдэг ойлголт байхгүй болсон. Тэгэхээр дэлхий хатгаа болсон гол зүйл чинь интернет өөр. Тэгэхээр өөрөлдөл интернет бол одоо сонир байхгүй болчихлоо. Өнөөдөр жишээ нь 3,000 дагагчтай 10,000 дагагчтай хүн бол яг л 3,000 уншигчтай 10,000 уншигчтай сонир гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр жишээ нь Твиттерт дагагчаараа бол өнөөдрийн өдөртний сонингоос даваа явчихсан. Тэгэхээр өөрөлдөл тэр үүрэг функцүүд бүгд байхгүй болчихлоо. Энэ шиг радио байхгүй болох гэж. Тэгээд телевиз байхгүй болох гэж. Тэгээд байхгүй болох гэж байгаа юм дээр юу ганцхан үлдэх вэ гэхээр ерөөсөө хэн одоо Монгол агуулга, Монгол камер, Монгол нэвтрүүлэг Монгол хүүхдийн камер үүсгэж бий болгож байгаа нь үлдэж байгаа. Тэгэхээр бол үндэсний олон нийтийн телевизэд эцсийн зүйлд хөөхөр уран бүтээлчтэй. Тийм учраас энэ уран бүтээлчдийнхөө чанар цансаг дээрх уран бүтээлчтэй харж үздэг. Уран бүтээлийнх нь одоо авиасмыг хөлдөг энэ л нэг дэмжсэн болдгийг одоос хийж болохгүй юм бол Усны дараа энийг босгож ирэх юм гэхэл маш хөдөлмөр, цаг зав, мөнгө шаардлагатай болно. Тэгэхээр хас нэг татаж авах хэрэгтэй. Өнөөдөр бид нэр дэлхийд юугаар өрсөлдөх юм? Бид Монгол гэдэг юмараа л өрсөлдөх шүү дээ. Ягаад болт өнөөдөр явж ирсэн Монгол pop гэдэг яриад байгаа. Өөр ярих юм байхгүй, өөр өрсөлдөх юм байхгүй байхгүй. Тийм учраас өөрөөр бид нэр Монгол нэвтрүүлгийн фондыг бүгдийн дижитал болгоо тэрийгээ үйл сайн хэрэгтэй. Монгол гэдэг юмараа ядчил дээлний тухай хэдэн арга нэвтрүүлэгтэй болох хэрэгтэй. Чингисийн тухай хэдэн арга нэвтрүүлэгтэй. Чингисээс хойш гарсан 37 хааны тухай 37 кинотой адил болох хэрэгтэй. Ингэж л бид нэр өөрсдөө авч үлдэж энэ одоо том энэ телевизийн зах зээл, интернетийн том зах зээл өөрийн гэсэн орон зайг бий болгож үлдэх юм. Одоо өнөөдөр бүх жишээ нь хэлцүүлгийн материалыг маргааш бид нар YouTube дээр тавьчихна. Ямар нэг телевиз гаргахгүй гэж болгоход өнөөдөр зүгээр дурын залуу интернет зураг YouTube дээрээс яг Монголын нарийн юу хийсэн. MCS-ийн компани төлөөлөгч юу хийсэн Сөүлийн хуулийн зөвлөх юу хийсэн. Бүгдийг мэдэх боломжтой шүү дээ. Өнөөдөр сайтер Gangnam Style гэдэг солонгос батарсан телевизээр цацаагүй шүү дээ. Зүгээр YouTube дээр тавиал дэлхийд яваад болчих. Өнөөдөр ийм л болчихсон. Тэгэхээр өөрөөр YouTube дээр тавьсан видеог өнөөдөр 5 сая хүн үзэж байхад бид өнөөдөр 2.7 сая хүн үзэх Монголын үндэсний телевизээр хүртэл өөдөн татчих чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг хийх хэрэгтэй. Уран бүтээлчтэй татах хэрэгтэй. За баярлалаа. Нэгд одоо яг энэ технологийн талаар, энэ талаар телевизийн тухай яриаг, телевиз радиогийн тухай яриаг цааш тэгмээр гэдэг үзэгчдэд бол гол биш ба. Тэгэхээр өнөөдөр энэ нэг интернет гэдэг юм. Яг энэ ажилд та гар бие оролцож ирсэн хүний хувьд би заримдаа бодох. Интернет гэдэг үнэхээр яг өөрийн дураар тэр нэг виртуал одоо тэр нэг орон зай гэхээр эрхчлөөтэй явдаг хүний хувьд бас хэлэх дүгнэхээ дэндүү зах замбрааг болгосон нэгдүгээр хүмүүс маань бид нар л тэгээд ахш байгаа шүү ер нь хараад хаа. Нөгөө талаар Монгол улсад ажил алга хашиж байгаа хүмүүсийн орж зугаатад тэр ажлын байрны ширээний ад суугамшиг мөрчлөөсөө тэр юу бол юу яаж яадаг үзэж сонирхож яадаг тэр нэг замраагүй л хүн болгонд компьютер хүн болгонд гэртээ интернет гэсэн болцсон уу юу?
Тэр чинь буруу компьютер биш интернет биш байхгүй юу? Тэрийг үзээс сууж байгаа хүн л байгаа байхгүй юу? Хүн өөрөө тэр үнэтэй цагаа юм зарах уу гэдэг нь тухайн тийм учраас хүн өөрөө тархиндаа фильтр хийх хэрэгтэй. Би энийг үзэх үзэхгүй энд цагаа зарахгүй юу? Ажил дээр тэгвэл тэхгүй гэдэг 20 тухай би бас асууад байгаа шүү дээ. Тэр энэ газар тийм олон газар тийм байна. Жишээ төрийн байгууллагуудыг бол жишээ нь хорьсон байлаа. За тэгээ хорьсон чинь муухай тийм санал гаргаад хорьсон гэдэг бас онлайн нөхцөл боо юм байна. Тэгэхээр би юу тийм санал гаргах юм биш. Ягаад тэгэхээр интернетийг Монголд оруулж ирэхтэй. За дээрээс нь нийтийн хүртэл өрх болгоны хүртэл болохын төлөө бид нар ч одоо үндсэн нэг 6 жил ажиллаа шүү дээ. Анх жишээ нь 2004 онд намайг ажилд аваад мэдээлэл харилцаалууд хэмжээний газар очиход Монголын бүх компаниудын хэрэглэдэг интернетийг нэмээд үзэхэд 45 мегабит байсан. Тэр үед хэрэгжилжсэн үнэ нь $2600 байсан. 1 мегабит нь. Тэгэхэд өнөөдөр тэр тооч нь аль хэдийн 6000 мега болсон гэж. Үнэ нь хэд болсныг өнөөдөр манай жирийн үзэгч мэдэж байгаа. Хэрэглээр ирэхэд ердөө $120 байсан шүү дээ. Тэгэхэд наан төмөр замын зардал гэхэд үлдсэн хэсэг нь явж байгаа чинь. Тийм одоо тэрэгдэх юм гажиг тогтолцоо гэж. Тэгээ тэр бүгдийг халаад өнөөдөр жишээ нь хүмүүс өмнө тийм байгаагүй юм шиг интернет хэрэглээд явж байна. Өнөөдөр гар утсан дээр бүхэл газар гар утсан дээр интернет хэрэглээд явж байна. Энэ бүхэн чинь биднэрт боломж нээгээд байгаа болохоос биш бас давхар сөрөг одоо юмнууд хийгээд байна гэдэг нөгөө нээсэн боломжийг хаах юм бол бас авдаггүй. Энэ л хувь хүний өөрийнх нь асуудал. Төрийн байгууллагуудын интернетийн хувьд бол хаасан асуудал нь бол киберэлгүй гэдэг юм газраас гаралтай. Тэрний үгээр өөрөлдөл бичиг баримт гадагшин замраагүй явуулждаг. Гадаадтуудын хүмүүс рүү дамжуулждаг. Энэ бүх асуудлыг зохицохын тулд зохицуулт хийхин тулд хугацаа шаардлагатай байгаа учраас түр хаасан гэдэг ийм л тайлбарлаж байна. За ингээд нэвтрүүлгийн цаг дуусч байна. Их олон сэдвээр сонирхолтой яриаг цааш нь өрнүүлэх боломж байгаа гэж бодож байна. Ямар ч үсэн өнөөдрийн парк аврыг гэдэг хэлцүүлгээс бидний яриа нэлээд өргөн хүрээнд хүрчлээ. Ингээд таны парк аврах үйл ажилд амжилт хүсье. Олон залуучууд санаа болгон оруулаад, хувь нэмрээ оруулаад явж байгаа юм билээ. Тэгээд энэ дээр яг ч би өнөөдөр ингээд тэрэн дээр их хурлын гишүүд тэр компанийнхаа нэр өмнөөс очиод үгээр хэлээд яриад компанийн төлөөлөл ороод та нар ингээд бас нэг шинэ айтайхан юмны ихэл явж байна. Энэ ингээд хөл мэдээлэлээр ил тод цацагтаад ирэхээр хүн болгон тэрний цаана байна гэдэг хариуг нь ирэх шаардлагатай болж гарч байгаа байхгүй тийм. Энэ бол зөвхөн миний асуудал биш шүү. Энэ бол өнөөдөр хүүхдтэй, цаашид хүүхдтэй болох. За дээр нь одоо тэ эмээ өвгөтэй гэд Монголын гэр бүл болгоны асуудал байхгүй. Тийм учраас энэ асуудлыг зөвхөн бид нар хүндэт тавиад бүгдээрийн дугуй ширээний ард ууж ярилцаад энэ нөгөө юм ярих боломжийг бид нар олгож өгдөг. Тэгээд нөгөө талаар бид нар үнийг хүсэж. Бид нар үнийг хүсэхгүй бол өөр хин үнийг хүсэх. Тэгээд бид нар өөрөөр одоо эрүүл ирэмээс хардаг болъё. Бүх юмыг улс төржүүлэл хуваагаад талцуулаад ингээд идэх одоо болмоор байгаа. Тэгээд Монголын залуучдын холбоо улс төрчдөг. Аль нэг намын одоо тэр нөлөөнд байдаггүй байгуулсан одоо хувьд энийг дуурахгүй бол өөр хин дуурах. Бид нар зориулахгүй бол өөр хин зориулах. Тийм учраас бид нар гаргаж тавьсан. Гаргад яриад болдгийн гэдэг нь өнөөдөр хүмүүс харлаа шүү дээ. Дараагийн алхмууд явах хэвээр тэр компаниуд өшөө тайлбараа гүнзгийүүлээ. Зарим нэг нь үйлчлээ хүсээд тий ард түмнээс үйлчлээ. Тэрнээс надаас үйлчлэхгүй болохоос хүсээд тий юмнуудаа засаад дахиад буудлаа барих нь буудлаа бариад парка барих нь парка бариад ингээд явах хэрэгтэй шүү дээ. Бид нар юмнаас зүгээр л бүх юмыг нуудаг, дарддаг, харддаг тэгээд тэрэндээ тохирсон улс төр хийдэг энэ нэг муухай юм болмор. Шинийн залуучууд ийм хүсэхгүй. Бид нар зөвхөн ийм хүс. Тэгээд дээрэс нь төрийг нээлттэй өгөх гэж байна. Бизнесийн компани цэцэрлээ улам нээлттэй болгооч гэдэг хүсэж байна. Нээлттэй болсноор улам их үр ашигтай ажиллаж, улам их ашиг орлого олдог гэдгийг дэлхийн бусад том компаниуд бүгдийг баталгачлаа шүү дээ. Одоо энэ үл орлоо. Тийм. Энэ л асуудал. За баярлалаа. Тэгээд ямар ч үсэн энэ ажил түргэн хугацаанд яваад одоо ихний ажил, их олон ажил тав дээр ирсэн учраас ихний ажилд үр дүн төрээд саяхан нэгэн энэ өнгөрдөг үйлэн байна да тэр парк дүндээ яваад хар хэрэг тэнд бүр ингээд хэдэн 100-аараа явдаг болсон. Бараг хэрээнээс айгаад тэр дундор явахааргүй болсон байсан. Тэгэхээр дараа жил ч гэдэг юм уу их л ойрхон хугацаанд хармаар байна. Үнэхээр хүүхдүүдийн дуу цангилсан, хөгшин амарсан, хүмүүс дугаасан сайхан паркыг танай
эхэлсэн ажил сайхан үр дүн хүрээд энэ олон компаниуд бас хөдөлмөрөөр зарцуулсан сайхан парк бий болно хаа. Энэ бүх ажил дээр хамгийн их анхаарч хамгийн сэтгэлсэн зовж байгаа хүн бол өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай. Нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын дараа Батболог даргаыг одоо бид хүлээж авч энэ асуудлыг танилцаасаа гэж байна. Батбол даргаыг бас хүлээж авч энэ асуудлыг танилцаасаа гэж байна. Энэ хүмүүс өнөөдөр энэ сонгуулиар мандат аваад үүргээ хэрэгжүүлж байгаа хүмүүс энэ хүмүүс энэ маш хүнзгий орж энэ асуудлыг шийдэх ёстой. Бид нар бол асуудлыг эхлүүлээд одоо дээрээс нь бод бас эцсийн үйлчлэл бас шаардах ёстой хүмүүсээ шаардаад явна. Тэ. За баярлалаа. За ингээд цаг үеэс бол нэвтрүүлгийн хаягуудын дугаарыг өөр өндөрлөө. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхөд оролцлоо. Та бүхэн сайхан амраарай.